Сайн байцгаана уу эрхэм үндэт үзэгчтэй, эрхэм үндэт сонсогчдоо. За өнөөдрийн дугаарда үзэгчдийн хүсэлтээр цог эрднийг дахин урлаа. За энэ өдрийн мэнд хүргье. За баярлалаа, тань ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргье. За түрүүчийн дугаар дээр хоёул маш их юм ярилцсан. Тэрний дотроос миний анхаарлыг татсан зүйл бол за манай монголч одоо 3 сая 500 мянган хүн амтаа гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 3 сая гаруй хүнээ 300 сая хүнтэй тэнцхээр болгож чаднаа гэж хэлж ирсэн. За энэ бол миний анхаарлыг их татсан. За тэгэхээр ер нь би чамаас нэг зүйл асуухад одоо нэг хиймэл оюун ухааны хөгжлийн талаар хоёулаа зөндөөл ярьж байгаа боловч өнөөдөр дэлхий дахинд ямар шатандаа явж байна вэ? За анхны хөгжлөөс нь ярихад 1950-ад 60-ад онд одоо XOR гэж бидний хүүхд байхад тоглодог байсан тоглоом байсан. Тэр төвшөнд анх хөгжиж байлаа. Одоо түүхийг харахад за тухайн үед бол хүн бол асуудалгүй одоо хождог байлаа ийм л оюун ухааныг. За 1980-ад 90-ад оны үед бол машин сургалт гараад ирсэн. За машин сургалтыг гараад ирэнгүүт одоо шатар тоглох ч юм уу тий нэлээд ухаантай одоо юу гэдэг нэлээд хүчтэй бодож эхлээд одоо хүнтэй энэ тэнцээ тоглодог байлаа. Сүүлдээ одоо дэлхийн аваргыг хүртэл хождог болж хөгжиж байгаа жишээтэй. За тэгээ 90 оноос 2010-ад оноос нэг гүнзгий сургалт гээд нэг шин шат руу шилжсэн. За илүү гүнзгий сэтгэдэг болоод илүү хөгжөөд эхэлж байлаа. За тэгээд 2020 оноос болохоор одоо бидний одоо өнөөдөр хэрэгэлдэг чат GPT ч юм уу те одоо LLM гэдэг одоо дараагийн төвшөнд бол хүрсэн байгаа. Тэгээ энэ төвшин бол яг үхээр өөрөө бодож өөрөө шинээр юм сэтгэдэг өөрөө үйл хийдэг болж эхэлж байгаа гэсэн үг. За цаашдаа бол одоо юу гэдгийг хүний хийдэг үйллийг хийгээд экшн буюу ямар нэг үйлдэл хийдэг болох эйжентүүд бол гараад ирсэн байгаа. Тэр илүү хөгжөөд одоо нөгөө хүний хийдэг ажлын байрны тэр хийдэг үйлдэлүүд хийгээд эхэлнэ гэсэн үг. За түүнээс цаашаа бол одоо робот гэл ингээл хөгжөөл явах байх л та. Яг өнөөгийн байдлаар манай монголчууд чинь хиймэл оюуны талаар одоо ярилцахад чат GPT гэдэг бай байдлаар л ойлгоод эхэллээ. Бүгдээрээ л гар утсандаа нэг чат GPT суулгах чад байгаа шүү дээ. Яг ийм байдлаар л ойлгоод эхэллээ л дээ. Тэгээ мэдээж зэрэг энэ бол зүгээр нэг жишээ шүү дээ. Тэглэв яах вэ? Маш том хиймэл оюун ухаан байна шүү дээ. AI-гийн тий. Одоо AI-гийн их том юм зүгээр л нэг жижиг. Нэг одоо юу хэмдэ нэг бүглөөнч гэдэг юм уу, тэмдэглэмж гэдэг юм уу тийм ээ. Тийм зүйл байгаа шүү дээ. За хиймэл оюун ухааныг одоо Монголд яаж хөгжүүлэх вэ? Жишээлбэл нийгмийн социал хүрээнд маш олон социал давхаргатай байгаа шүү дээ. Инженерүүдийн одоо эмч нарын ч гэдэг юм уу, хуульч нарын, эдийн засгч нарын ч гэдэг юм уу. Маш олон социал хүрээтэй байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тийм болохоор зэрэг хоёлаа бүр нэг сайхан дарааллаад нэг жоохон асуухад эрүүл мэндийн салбарт яаж хөгжүүлэх вэ? За тэглэе яах. Энэ бол маш чухал салбар. Хүний эрүүл мэнд гэдэг чинь маш чухал салбар. За тэгэхээр энэ дээр хиймэл оюун ухааныг хамгийн түрүүнд ашиглах хамгийн нэг жишээ бол нөгөө одоо хөдөөвөр одоо эмч хүрэлцдэг тий. Тийм. Хөдөөвөрөд одоо хотод хүрэлцдэг байгаа шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдгийг одоо хиймэл оюун ухаанаар одоо нэг гар утсан дээрээ тий. Одоо зургийг аваад оншилдог ч юм уу. Тийм боломж бол байгаа гэсэн үг. Одоо жишээ нь гэх юм бол одоо хорт тавдрыг одоо зургаар нь зургаар нь оншилдог ч юм уу. За хиймэл оюун ухаанд сурагчих юм бол ийм боломж байгаа гэсэн үг. Маш олон хүний датаг, маш олон хүний өвчний датаг хиймэл оюун ухаанд сургаад одоо юу гэдгийг тэр олон туршлагаар одоо хүнийг одоо юу гэдгийг тэрэг туршлаар хүнийг юу лээ шинжлэх боломжтой гэсэн үг. Тийм. Тэгэхээр нөгөө хүнээс ялгаатай нэг юм л уучлаарай. Хүнээс ялгаатай нэг юм бол хүн бол одоо өдөрт магадгүй нэг тогтсон хязгаартай хүнийг үзэж чадж байгаа шүү дээ. Хиймэл оюун ухаан бол яа гэвэл тэр их олон хүнийг нэг дор үзэх боломжтой гэсэн үг. Тэрнээс гадна маш олон хүний одоо туршлагыг хөрвүүлээд нэг гар утсанд оруулах боломжтой гэсэн үг. Ирээдүйд бол одоо ингээд жишээ нь хөдөөний багийн эмч бол нэг тийм нэг төхөөрөмж барай явж гэнэ гэсэн үг. Тэр нь заавал эмч байх алаагүй зүгээр нэг эрүүл мэндийн зөвлөгч инженер байх болно гэсэн үг. Тэр одоо зөвлөгч маань болохоор төхөөрөмжөөрөө одоо онцлоод хиймэл оюун ухаанаар ийм одоо хөвчин туссан байх магадaltaй. Тэгэхээр одоо ийм арга замын дагуу эмчилэх хэрэгтэй ч юм уу гэдэг зөвлөгөө өгөх боломж бол байх гэсэн. Тэгэхээр ийм байгаа юм. Эмч нар чинь одоо нэг өвчтөд ороод ирлээ.
заавал нэг стори нээдэж шүү дээ. Тэрх юм шаардлагагүй болчлаа гэсэн үг. Тийм. Тэгэхээр нөгөө нэг эрүүл мэндийн систем гэдэг нэгдсэн системтэй болчих байх одоо ч гэсэн болоод эхэлж байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг нэг одоо химэл оюун ухаанд одоо шинжилгээ өгөхөд өмнөх одоо өвчний төвхүүд одоо бүгд хадгалагдсан байна гэсэн үг. Тэгэхээр одоо стори нээх ч юм уу тийм шаардлага байхгүй болж байгаа гэсэн. Эмчнэрийн ажил бол ер нь бол хөнгөвчлөлөө гэсэн үг үстэй. Тийм гэсэн үг. Одоо ингээд анзаарах юм бол одоо эмчнэр заавалчгүй одоо төрөний тэргээр те заавал явах халуугүй ч юм уу те. Одоо өвчтэй гэсэн одоо юу гэдэг очих шаардлагагүй газар заавал очих шаардлагагүй. Одоо асаас те химэл оюун ухаанаар ерөнхийдөө дүнэлтийг гаргуулдаг ч юм уу. Одоо маш их одоо юу гэдэг гүнзгий мэдлэг хэрэгтэй газар л одоо эмч очдог ч юм уу гэдэг. Эмчийн хүртээмжийг үл нэлээд сайжруулах болов гэж бодож байна. За малчтад яаж хүргэх вэ? За малчд дээр бол одоо нэлээд бодох шаардлагатай л болж таарна л да. За тэгэхээр одоо юу гэдэг ухаалаг малчин гэдэг одоо тийм систем үүсгээд за юу гэдэг одоо цаг уурын болцсохгүй аюулуудаас өөрчлөсөн сэргийлэх те. Одоо өвчнөө олон жилийн датаг химэл оюухан зургаад энэ жил бол одоо хуртай одоо үйл болох нэ хурунц ихтэй хуртай 100 болох нэ. За зас ихтэй зудтай үйл болох нэ ч юм уу те. Энийг одоо химэл оюухан шинжилээд за хугацааг нь бас гаргаж ирээд энэ үед бол одоо дижилийг одоо манайх өнөөдөр 100 малтаа учраас те. Одоо тэдэн килограмм дижил бэлт хэрэгтэй ч юм уу бүх тооцоог нь гаргаад өгчдөг ч юм уу. За одоо ийм өвчин дэгдэж магадгүй өвчний давтамжууд байдаг шүү дээ. Тэгэхээр тэр өвчний давтамж энэ жил байж магадгүй. Тийм учраас энэ төрлийн вакцина хийлгэж ч юм уу гэдэг. Одоо бүх нөгөө big data химэл оюун ухааны зааварчилгаатайгаар одоо малаа өсгөх боломж бол бүртгэх болов гэж бодож байна. Манай монголчин ер нь бол малчин арт хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ зоонзын өвчний талаар их зөндөөл юм гардаг шүү дээ. Чи одоо шүлхийч гэдэг юм уу? Янз янз ил өвчин гарна. Тэр болгоныг нь ер нь химэл оюун ухаанаар таамаглаад урьдчилан сэргийлэх боломжийг олох боломжтой. За тэгвэл хотод яаж хөгжүүлэх вэ? За одоо хамгийн түрүүнд бол одоо мэдээж нэг хотын хамгийн том асуудал чинь төвчрэл. Тийм. За дээрэс нь утаа байгаа шүү. Утаа. Бас нэмчлэх үү? Хөрсний бохирдол. Хөрсний бохирдол тийм. Тэгэхээр одоо одоо энэ төвчрлийг ухаалгаар тий одоо өнөөдөр одоо энэ замаар явах юм бол бүх тооцоолын химэл оюухан хийчихээр одоо бид нар ямар нэгэн төвжирлэг явах бас боломжтой тий. Тэгээд нэг математик бас аюул ашиглах боломжтой юм болов. Одоо шорт нэг богино замын бодлого гэж бодлого байдаг л да. За энэ нь болохоор яг үгээр энэ хүн хідэн цагт гарах юм бол тий одоо хэр хэмжээний ажил бүтээх үү гэдгийг хүртэл тооцно гэсэн үг. Одоо энэ машин түгээлт хийх юм бол хідэн дэлгүүрээр хідэн цагт гарах юм бол хамгийн хурдтай түгээлтийг хийж чадах ч юм уу. Бүх нийтээр нь бодлого бодчих юм бол дээрэс нь химэл оюун ухаан зөвлөөд өгчих юм бол одоо цагийг нэлээд хэмнэх юм болов төвжил нэлээд багасах юм болов. За магадгүй хүн болгонд өөр өөрийн туслахтай байгаад иргэн болгон өөр өөрийн химэл оюун ухаан туслахтай болчих штэ. Тэр туслах маань болохоор та одоо энэ холоос хүүхдээ цэцэрлэг сургуультанд зөөж ирснээс одоо сургуулийн найзуудын боломжтой байр байна гэж заагаад өгчт юм уу те. Тэгэх юм бол таны амьдралд одоо юу зарцуулдаг төвчрийн цаг багасгах нь санхүүгийн асуудлаа тодорхой хэмжээгээр багасгах юм уу те. За одоо унтах цаг бол одоо нэлээ их болох учраас таны эрүүл мэнд сайжирна ч юм уу ийм зөвлөгөөл тогтмол өгөх боломж бол бүртэн гэсэн. Би саяхан хятадын талаар нэг нэвтрүүлэг харлаа л да. Хятад ч аягүй сайн хөгжүүлж байгаа гэж хэлсэн шүү дээ. Тийм, хоёр тавьж байгаа. Тий. Тэгэхээр чин ийм юм байгаа юм. Нэг хүн дэлгүүр гарах хэрэгтэй болжээ. Хоол хүнс. Түүнх нь дэлгүүр гарсангүй. Гар утсаа гаргаал тэдэн ил төмс, тэдэн ил байцаа, тэдэн ил юу гэд бүр хоолныхоо бүх юма хэлчихэж байгаа байхгүй юу? Шууд компьютер гар утсаараа төлбөрөө төлчихөж байгаа юм. Гүн чин 10 эдхэн минутын дараа дороо орж ирж байгаа байхгүй. Тэгээ балкон дээр нь захиасан хүнсийг тавьчихж байгаа юм. Тэвэнгуут нь тэр дороон дээрээ нэг юм одоо кодтой баримт шиг хүлээж авлаа гэсэн шиг ингээд уншуулчихж байгаа юм. Гар утсаараа. Ч одоо дэлгүүр явах шаардлагагүй болсон гэсэн. Тэр худалдагч ажиллах болчихлоо шүү дээ. Тийм шүү дээ. Тийм гэсэн үг. Гэхдээ ер нь яг иймэрхүү байдлаар ер нь явж ийн гэсэн үг үү тийм ээ? Яг үнэ. 4-5 жилийн өмнө болохоор гар утасны
ухаалаг гар утсанд ассистент гэдэг те туслахууд гараад ирсэн. Тэр туслах бол одоо жишээ нь та өсөөд суулгах шаардлагатай боллоо гэхэд төгсчний газар л өөрөө ярих шаардлага байхгүй. Таны өмнөөс ирээд захиалга авчдаг те. Хамгийн одоо юу гэдэг ойрхон таны дуртай хоолны дата байгаа учраас одоо хамгийн ойрхон хамгийн тохиромжтой хоолыг те эрүүл мэндийн тохируулаад танд хоолны газар захиалга өгч юм уу? Ийм төрлийн ажлууд бол хийдэг болсон. Дээрээс нь одоо ChatGPT ч юм уу сүүлийн үеийн хэмэл оюун ухааны системүүдийг ашиглаад одоо юу гэдэг эйжентүүдийг ашиглаад эрүүл мэндийн зөвлөгөө те одоо хоолны зөвлөгөө, дасгал хөдөлгөөний зөвлөгөө, спортын зөвлөгөө бүгдийг авах боломжтой болж байгаа гэсэн. Тэгэхээр чинь ийм юм байна. Австрал бол 20 гаруй сая хүнтэй. 200 сая хүнтэй. Яг л манай Монгол шиг л бас малчаар түмэн шүү дээ. Австралчууд чинь. Яг уу газар нутг нь том болохоор зэрэг бэлчээрийн дац ихтэй л дээ. Гэтэл одоо Австрал, Ньюзиландыг би зүгээр ажиглаж яхад хонч нохоогоор ингээд өөрсдөө ингээд цагаан хоолой барьсан шүгэлдэд юм байл да. Ингэж шүгэлдэхэд нэг нохоон тэр баруун жигүүрийг ингээл одоо хонио хумаалтай. Дахиад шүгэлдээл ингээл арай өөр аргаар шүгэлдэнгот нөгөө нохоо 2 3 нохоо л явж байгаа юм. Гэтэл энийгээ болоод яачиж байгаа юм. Дорон тавьсан. Хонио хариулж байгаа юм. Зүгээр эзэн бол ерөөсөө малчин бол өөрөө ерөөсөө л урдаа ноутбук асаах юм уу зүгээр гар утсаал дэлгээ тавьсан. Тэгээд дороноор хонио хариулж штт. Энэ бол би бүр зүгээр телевизээр би бүр харлаа. Үгүй ч одоо юу болж байна гэмээр. Манай Монголын малчтад энэ боломж ер нь нэвтрэх боломжтой. Энэ бүхэн. Тийм. Бүрэн боломжтой гэсэн үг. Дороноор одоо юу гэдэг хонио хариулахаас гадна одоо манай Монголд чинь одоо нэг чон байдаг шүү дээ. За малын дайснаас хамгаалах тохиолдол байгаа. Тэг одоо яг одоо сүлтээ сүлгэж чон гэж хоёлол байдаг тий. Тий. Тэгэхээр яг уу гэхээр яг бодитоор одоо камера дээрээс харж байгаа учраас одоо юу гэдэг тэр яг чон дайраад ирэх үед ямар нэгэн дуугараа хөөж явуулдаг ч юм уу тий. Дээрээс нь одоо юу гэдэг мэдээж хүн хулгаач ирээд хулгайлах гэдэг юм бичлэгийг нийцдэг ч юм уу гэдэг. Эсвэл бууддаг юм байлээ. Тий бууд дороноор буудаж илээ. Бууд бол бас аюултай баг тий. Яг уу бичлэг хийж ишүүгээд анхааруулцдаг ч юм уу. Эхлээд анхааруулга өгж илээ. Энэ одоо за яг уу дараа чон дайрлаа гэж бодъё. Тэгээд одоо чимээ гаргаад чоноо үргэж болно. Манай монголч нь одоо болтол юу шүү дээ. Адууны хулгай бол одоо болтол байж байгаа шүү дээ. Шилийн хулгайч олон та. Гэтэл ерөөсө дохоо өгнө. Энэ мө компьютероос юуг найд ингээд нөгөө хулгайч чинь ингээд одоо улам шийдээ дайрна штэ. Тэгэхэд бууддаг юм байлээ. Гэхдээ амьд нь өрөхгүй байдлаар. Эсвэл сайн бичлэг хийдэг. Тэгэхээр манай малчид хиймэл оюуныг ашиглаад малаа ингээд сүүлтэй чонноос ч гэсэн сүүлгүй чонноос ч гэсэн хамгаалах боломжтой. Яг үнэ. Бууддаггүй маа гэхэд одоо юу гэдгийг тухайн нөгөө хулгайчийг тий дагаад явах боломжтой байхгүй. Цагдаа эртэлнэ. Байршлыг илрүүлээд за энэ хөтлийг давж шүү тий. Тооноос нь дагаа яваад хаад цагдаад нөгөө байршлаа ширлчих юм бол цагдаа тооноос нь очиод бариад авдаг ч юм уу. Ер нь бол аюулгүй байдал талаасаа ч гэсэн цаг хугацаа талаасаа ч гэсэн маш их хэмжээний одоо хэмнэлттэй байх юм болоо гэж бодож байгаа шүү дээ. Зүйтэй. Тэгээ бас нэг сонирхолтой л доо би. Боловсролын тал дээр ер нь яаж оруулах вэ? Би яагаад ингэж сайн асуусан байг үл юм байгаа юм. Америк болон Австралид одоо энэ Канзас нэг эрдэн шишийн ургац дээр хүүхдүүд одоо эрдэн шиш дээр ингээд ажиллаж байгаа юм. Одоо ингээ ах тэ фермерийн хүүхдүүд шүү дээ. За Texas дээр болохоор зэрэг хэдэн Mustang-ийн хүүхдүүд. Mustang-аар одоо тийм ээ морь одоо тийм ковбойчуудын л одоо амьдрал шүү дээ. Рейнжерүүд одоо аж ахуй эрхлэгчид. За тэгээд үхэр байна. Монтана ч бол Mustang их хуржуулж байгаа болвол одоо энэ Texas ч үхэрчд тийм ээ. Ковбойчууд олонтой. Гэтэл малчтын хүүхдүүд яг цаг нь болохоор зэрэг малаа хотлуулчаад ноутбукөд дэлгэчээд зүгээр шууд компьютеророо Texas University ч гэдэг юм уу, Dallas University ч гэдэг юм, Houston University ч гэдэг юм юугаар ороод хичээлээ гэдэг байгаа байхгүй. Энэ бол ерөөсөө тэр чигээрээ компьютер ч одоо ийм л оюун ухаан маш сайн өгч. Одоо энийг одоо энэ дээр тулгуурлах гэдэг. Манай Монголд заавалчгүй орон нутгаас хурж иж оюутны байранд амьдарч их сургуульдаа сурчаад тэгээ цагаан сар болохоор цэрэгдэг буцдаг нэг юм байгаа шүү дээ. Тэгэл байх. Цагаан сар болсон. За нутаг уцаа 1 жилийн лекцийг хурж ирэл бич чинь нутагтаа очиж цагаан сар тэмдэглэн гэл манай орон нутгийн оюутнууд чинь тэгээ явчихж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр чин зэрэг одоо яг ноутбукийн дэлгээд малчтын хүүхдүүд оюутан болохоор
ингээд хичээлээ үзэж болох болов. Энийг хиймэл оюун ухаантай яаж холбох вэ? Зүгээр надаас нэг асуусан байхгүй. Тэр дэдэргүй малчин болох ч юм. Сууж яад юм. Гэхдээ хамаа хаалга малчин болох гэж байгаа нь улам малаа хариулаад сураг. Тэр айлчин тэр малчин 2 3 хүүхэдтэй л нэг хүүхэд нь за чи малаа л хариул та одоо ийм өвгдээцээс уламжилж ирсэн юм чинь ингээд нэг хүүхдээ малчин болох гэж байгаа. Нөгөө хоёр нь сурах гэж явж байгаа байхгүй. Гэтэл заавалчгүй нөгөө малчин дүүдээ туслах ч гэдэм үү ах эгчтэй туслах ч гэдэм үү тийм ээ. Тэхийн тулд одоо интернетээр хичээлээ үзэж одоо болохоор болчихж байгаа. Энэ дээр хиймэл ухааныг яаж төгөлдржүүлэн хөгжүүлж болох вэ? За өмнөх нөгөө подкаст дээр ярьжсэн шүү дээ. Хүн болгонд өөрийн одоо хиймэл оюун ухааны багш гарах боломжтой тий. Өөр өөртөө тохирсон хөтөлбөрийг гаргах боломжтой гэж хэлсэн. Тэрнээс гадна бас нэмж бас нэг зүйлийг хэлэхэд ямар нэгэн одоо яг бодит хүн бол одоо юу гэдэг нэг асуултыг 10 асуухад багш бол одоо уурлаж эхлэв шүү дээ. Тийм. Хиймэл оюун ухаан бол хизээч уурлахгүй. Нэг асуултыг 1000 асуухад уурлахгүй хариулаа л. Хариулахаас гадна маш олон өргөн сэдвээр хариулна гэсэн үг. Айгу ухаалгаар хариулна гэсэн. Тэгэхээр одоо юу таны хэлдэг шиг боломж бол маш өндөр байгаа байхгүй. За дээр нь нэмээд ер нь боловсролын систем бас нэлээд өөрчлөгдөж эхлэх баг. Заавал нөгөө ангид суухгүй одоо юу гэдгийг тухайн мэдлэгийг ямар нэгэн байдлаар хиймэл оюун ухаантайч бай, хиймэл оюун ухаангүйч бай өөрөө сурцсан тохиолдолд шалгалтын нөгөөд тэнцчих юм бол тухайн одоо 1 дугаар анги төгсчлөө, 2 дугаар анги төгсчлөө. Тийм болох болоо гэж бодож байгаа. Тэгээд ирэх юм бол одоо юу гэдгийг заавал нөгөө нэг одоо ангид ирж суухгүй тий одоо мал дээр байж сурах боломж байгаа. Тэрнээс гадна дэлхийн бас айгүй болон мэргэжлийн сертификатууд бас байдаг л та. Одоо юу гэдэг манай програм дээр гэх юм бол үгүй дэлхийн хэмжээний дээд сургуулаас тийм сурчаад хөдөөнөөсөө сурчаад явах боломж байгаа. Бэлчээрээсээ сурчаад шуудангаар диплом авчиж болно. Тий тэгж бас болно гэсэн. Ягаад тэгэхээр нөгөө одоо цаг хугацаа байршил хамаарахгүй болчихж байгаа байхгүй. Таны түрүүний хэлдэг шиг нөгөө хөдөөнөөс ингэ сурах боломжтойгоос гадна одоо боломжтой цагтаа сурах боломжтой болж байна. Тийм дуртай цагтаа сурах болж. Ангийнх бол яг хөөр өглөө 9 цагаас очивол яг нэг багш заахад бүх сонсохгүй л хоцсон шүү дээ тий. Хиймэл оюун ухаантай тохиолдол яг хөөр тэр яг хичээлийг за би одоо завтаа болчлаа гэж 50 сууж аваад эхлэх гингүүд яг 9 цагаас эхэлж байгаа юм шиг эхлээ заах боломж бол байгаа гэсэн. Чи багшийг ажилгүй болгочлаа шүү. Тэгэхээр хоёлаа энэ хот руугаа эргээд оръё. За хоттоо ингээ хөгжүүлэхийн тулд хоёлаа бүр яг яах ёстой юм бэ? Яг өнөөгийн хоттоо утаагүй яаж болгох юм бэ? Хиймэл оюун ухаанаар. Яаж хөрсний бохирдлоо одоо Улаанбаатар одоо эргэн тойрон одоо гэр орол ихтэй юм чинь яг хөрсний бохирдол ихтэй л байгаа. Ганц 100 үер болоход л ямар амар бохирдол хойноос усч орж ирдгийг чи ирэх биш бид нар бүгдээрээ л мэднэ. Тийм ээ. Хоттоо яаж ингэж хөгжүүлэх юм бэ? Гэр орооллоо одоо яах юм бэ? Утаага. Яаж утаагүй болох юм бэ? Өвөл нь утаатай. Манай Улаанбаатар хот чинь их гоё нэртэй штэ. Өвөл болохоор Утаанбаатар, зун болохоор Усанбаатар болдоо штэ. Эрх биш чи бол мэдчихэл байгаа. Тий. Тэгэхээр энэ гэр хорооллын хөрсний бохирдолт байгаа. За хүн юм чи байглаас оногдсон бие засах эрхийг нь хуулиар хориглоно гэдэг бол тэнэглэл. Энийг зохицуулах л ёстой. Тэгээд хөрсний бохирдлоо яах юм бэ? Хотынхоо утаагаа яаж болиулах юм бэ? Тийм ээ? Их хотын стресс гэдэг нэг амар юм байгаа шүү дээ. Тийм тий. Их хотын стресс. Бүгд л ер нь хотод байхаараа хөмсөг зангидаал танихгүй үнтэйгээ таарлахаараа уурлаа зодолдоод хэрэлдчих гээд байх тохиолдол зөндөө. Хөдөө явж байхад чинь сайхан тэнүү явж явах чинь бас нэг хүн таарлахаар сайн байна уу за одоо хаа газараас хаа газар хурж явна вэ? Би адуугаа ирж явна. Би бас ингээл энүүгээр явж гинэ ингээд айгүй тийм стресс байхгүй байхгүй. Тэр энэ хотчлтыг дагаа тэртээ тэргүй society depress буюу нийгмийн стресс ирнэ. Энэ нийгмийн стрессийг одоо яаж бууруулах вэ? Нийгмийн стрессийг утаагаа яах вэ? Хөрсний бохирдлоо яах вэ? За тэгэхээр яг энэ дараалалаар нь та нэг хариулчих. За нийгмийн стресс бол одоо нэлээд өндөр түвшинд байна уу та гэдэг нэлээд бас хараад байгаа. Би ч гэсэн ялгаа авахгүй жилгэн. Ер нь нийгэм ямархаар тэртээ тэргүй нийгмийн стресс улам ихсдэг. Тэгээ Япон явчаад ингээд эсвэл гадаад явчаад ингээд буцаад ирэнгүүт яг тэр нь харагддаг байхгүй. Айгүйх тийм хараал илж чинь тий. Нэг хүндлэхгүй нэг мас дандаа хөмсгөж зангидсан царай нь айгүй баргаар болцгаацсан л байгаа шүү дээ. Тэгээд яг нөгөө түн хэлдэг юм туслах тий. Химэл оюухан туслах. Одоо нөгөө химэл оюухнууд чи хүн болгонтой өөрийнх нь зандан тохируулаад ярьдаг болоод эхлэх байхгүй. Тэнгүүд тэндээсээ
одоо сэтгэл зүйн зөвлөгөө авах бол боломжтой болчихж байгаа. Ийм л оюун ухааны хажуудаа бариад яваад хамуу гар утснаасаа зөвлөгөө аваа яваад байгаа юм уу? Шууд гар утас нь ярьдаг болчихно гэсэн үг. Өөртөө нүү? Эзэнтэйгээ юу? Маш удахгүй. Одоо энэ бол нэг зөв хамгийн удаандаа гэх юм бол 2 жил 3 жилийн дараанаас бол орчих баг гэж хамгийн хурдандаа гэх юм. Тэгээд ирсэн тохиолдолд яах вэ гэхээр тухайн хүнд одоо таарсан одоо юу гэдгийг одоо стрессийн эмчилгээ гэдэг үлээ тий. Зан характерын эмчилгээ. За дээрэс нь юу лээ? Сэтгэл зүйн одоо үйлчлэгийг бол баг үзүүлчих байхгүй. Сэтгэл зүйн засах гэдэг нь шүү дээ. Тэгэхээр сэтгэл судлаач нарыг ажилгүй болголоо шүү. За. Тийм сэтгэл судлаад бас тусдаа ингээд одоо нэг ингэж байгаа гэсэн. Дэлхийд дээр 95 сая ажлын байр байхгүй болоод 80 сая ажлын байр байхгүй болоод 2030 он гэт шүү. 95 сая ажлын байр шинээр гарч ирнэ гэсэн үг байхгүй. За тэгэхээр нөгөө нэг шинэ ажлын байрууд маш ихээр гарч ирэх нь. Тэгэхээр бол нэг ялгаа авахгүй сэтгэл зүйчд бас ялгаа авахгүй шинэ ажлын байр гараад ирэх байх гэсэн үг. За тэгэхээр нөгөө нийгмийн стресс ингээ багасах боломжтой болоод ирэх гэсэн үг. За тэгэнгүүт таны хэлжсэн агарын бохирдол гэж нэ. Агарын бохирдлоо шууд нөгөө хиймэл оюухан шууд ашиглаад ирвэл агарын бохирдол шууд багасгах нь ихтэй аюу хэцүү байхгүй. Мэдээж янз бүрийн технологи бол байгаа л гэсэн үг. Харин одоо агарын бохирдлыг одоо багасгах аргыг бол хиймэл оюухан бол тайлбарж болно гэсэн үг. Тэрнээс гадна одоо ингээд нөгөө хэрэгцээгүй ашиглагтаад байгаа цахилгаанууд байгаа шүү дээ. Тий. Одоо хинч байхгүй хахад одоо тухайн байрыг халаадаг ч юм уу тий. Эсвэл одоо юу гэдгийг гэрэл насчдаг ч. Одоо зарим айл ч ингээд байгаа шүү дээ. Ингээд хитрхи халаад цонхоо өвлийн нөгөө хилцэн байх чинь хонгоолоод идэх ч юм уу тий. Тэдний хиймэл оюуханаар зохицуулдаг ч юм уу тий. Одоо нөгөө тогны хэрэглээг багасгах эрчим хүчний хэрэглээг багас. Дээр нэмээд одоо нөгөө нарны цахилгаан станц гэж байгаа шүү дээ. Сэргийлэх эрчим хүчийг ашигладаг ч юм уу. Тэрийг яаж ухаалаг ашиглах вэ гэдгийг одоо менежмент хийх ч юм уу те удирдах талтаа бол хэмэлээ яг нэлээд ашиглагдах болоо гэж бодож байгаа. За их нэлээд багасаад эхлэх байх. Тэгээ мэдээж нөгөө нэг одоо технологи хөгжөөд ирэхээр чи одоо хэмэл оюухан хүний хөгжлийг бол маш хурцтай хөгжүүлж байгаа шүү дээ. Сүүлийн үед бол нөгөө өөрөө одоо теоремын хүртэл батлаад байгаа байхгүй. Тэгэхээр бол одоо юу гэдэг шин цахилгаан баг иддэг тий халаагуурын технологиуд бол айгүй ихээр одоо нэвтэрч орж ирэх болоо гэж найдаж байгаа. За хөрсний бохирдол дээр бол бас одоо нэг тий шийдэл талаас нь л ярина үхээс яг хиймэл оюухан тэрийг очиод хөрсийг цэвэрлэх бол байхгүй бол тий. Тэгэхээр айгүй ухаалаг шийдэл гарч ирнэ. Шийдлийг хийхийн тулд одоо ямар одоо алхмаар явах уу тий хийхин оролцох уу тий одоо хизээ одоо ямар шийдвэр гаргахад хэрэгтэй гэдэг бүх нөгөө нэг одоо шийдлүүд гаргаж өгөх боломжтой гэсэн үг. Энэ Улаанбаатар хот чинь одоо гэр хороол эргэн тойрон байгаа болохоор нийслэл Улаанбаатар хотод ногоо тариул тэр ногоо бол амар хортой олчих гээд байгаа байхгүй бас ер нь хэцүү байгаа юм. Тэгэхээр энэ шийдлийг нь зөв шийдлийг нь бол хиймэл оюухан бол ингэж гаргаж өгөх юм байна. Санал болгоно. Та ингэж хөрсөө бохирдуулжсны оронд ингэнэ үү? Та тэг гээд бүр хажуудаа ингээд нэг зааварлагч тал гар утсан л өөрт нь бараг ер нь заагаал эзэн болоод явчих чинь гэсэн үг юм байна шүү дээ. Зөв иргэн болгоод явчих гэсэн үг. Тий. Та буруу юм хийх чинь шүү гэдгээ бас гар утсан хэлээл. Тийм гэсэн үг. Тий. Та хог хаях чинь шүү гэл тийм биз. Одоо нөгөө бүх шалтгаанууд нь бичиж хэлэх байхгүй. Хог хаях юм бол ийм болно тий. Тийм учраас та авчих хэрэгтэй ч юм уу гэл ингээл зааварчлал явна гэсэн үг. За. Тэгвэл одоо хүүхдүүдэд аяыг ашиглах яаж сурах вэ? Тийм. За. Тэгэхээр нөгөө нэг юу байгаа гэсэн үг. Боловсролын системээр дахиад ярьж таарч байгаа юм л да. Тэгээд нөгөө энэ дадал болох хэрэгтэй. Дадал. Ихтэй одоо хүүхдүүд бол одоо орчин үеийн хүүхдүүд бол ихэнх нь гар утас барьж байгаа бол бичлэг үзэж штэ. Гар утас тал амьдарч байгаа. Миний үед тийм юм байсангүй. Бидний үед тийм юм байсангүй. Тийм. Тэгээд энийг ухаалаг хэрэглэхгүй байгаа гэсэн үг. Маш их дондч чинь тий. Тэр агуулгыг үүсгэхийн тулд үдээж илгээгээл одоо юу тархиндаа ингэ нөлөөлөх хүртэл ингэ үзэж байгаа байхгүй. За хиймэл оюуханаар хэрвээ ингээд нөгөө энэ бүгдийг өдөртөх юм бол яах вэ гэхээр одоо та төр амрах гэж амраадаг ч юм уу тий. Яг хэрэгтэй контент, яг хэрэгтэй цагт нь яг одоо тухайн агуулгад дурлж явах үед нь сургадаг ч юм уу тий. Ингээд сурах боломж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө нэг ашиглуулад дадал болчих юм бол тэр хүмүүс чи одоо ингээд би танд ярьж илээгүй лөө. Одоо альбо гэж байгаа шүү дээ тий. Энэ үе болохоор эрмүүдээр нөгөө нэг онлайн хичээл сууж байгаа нь болохоор яг бодит ангид сууж байгаа хичээл хоёрыг бол хооронд ялгахааргүй тийм төвшөнд хүлээж авдаг болсон гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг энэ шиг ялгаа авахгүй хиймэл оюуханыг багаарсан сурахчих юм бол миний түрүүний хэлдэг нэг хүн
нэг хүний хийх ажлыг 100 дахин нуглах гэдэг агуулга бол боломжтой болж эхэлж байгаа гэсэн. За тэгэхээр энэ хүүхдүүдээ сургая. Одоо өөртөө чинь яаж холбогдох вэ гэсэн усу зөндөө байлаа. За чинь ардын хүүхдүүдийг ер нь яаж сургая гэж бодож байна. За тэгэхээр эхний ээлжинд болохоор нөгөө нэг сургах одоо орчноо бэлтээ гэж бодож байгаа байхгүй. Одоо Facebook, YouTube-ээр нэг анги нэгээд тэр анги нь үнгүү хамрагддаг тий. За тэгээд тэр олон хүүхдүүдийг зэрэг ингээд одоо ханги нэгээд хичээл зангууд бүгд асуулт нь химлээ явахаар хариулдаг тий. За зарим үед өөрөө хариулдаг ч юм уу энэ орчноо бэлтэх хэрэгтэй гэж боддог. Тэгээд бэлдсэний дараагаар одоо нөгөө нэг за бүгдээрээ сурцгаая гэдэг. За хүүхдүүдэд та сургаараа гэж хэлэх гээд байгаа байхгүй. Яг одоохондоо бол ингэж жоохон бэлтгэл ажил яваад байгаа юм. За. За тэрнээс гадна түрүүний хэлдэг шиг нөгөө туслах гэдэг шиг хүн болгоны юм гар утсан дээр нэм одоо багш химлээ явах багш үүсгээд өгч гэсэн бодлого байгаа гэсэн. Тэгэх юм бол одоо юу гэдэг яг л нөгөө нэг хэрэгтэй цагт нь та одоо хичээлээ хийгээд юм уу те хүүхдийг. За одоо хичээлээ бол хитрхи хийгээд байна. Одоо энэ удаа амраад найзуудтайгаа тоглох гэдэг ч юм уу энэ одоо таймингийг бүгдийн сайн зохицуулаад өгчдөг багшийг бол бас үүсгэе гэдэг бодлого байгаа гэсэн. Арьс бусааны зохиогоод өгч байгаа юм биш. Тийм арьс бусааны бүх юмын зохионо гэсэн үг тийм. За. Тэгвэл эрх зүй хуулийн хүрээнд яаж хэрэглэх вэ? За нөгөө хууль дээр бол одоо өмгөөлөгч одоо манайхан бол хуулийн зөвлөгөөг бол баг 90% авахгүй байх гэж бодож байна. Асуудал тулгарх юм бол тэгээ баг орхиод явчихж байгаа. Тэгээ магадгүй та юм торгуул төлөх хэрэгтэй бол ингэ төлчих гээд ямар нэгэн нөгөө хуулийн зөвлөгөөгүйгээр шууд хар муухраар хийж байгаа болоо гэж бодож байгаа байхгүй. Манай иргэдчнэр нь хуулийн талаар мэдлэг байхгүй. Аваарын дохио асан цагтл нэг өмгөөлөгч чинь ямар үнэтэй хэлээ нэг өмгөөлөгчтэй болъё гэж хэлэх жишээтэй. Нэг хэрэгт холбогдсны дараа гэр бүлийн эрх зүй гэх юм бол яа гэдэг. Одоо эхнэр нөхрөөр салахаар боллоо гэж бодъё. Хүүхдээ булаацдах тал дээр л нэг нөхөр нэг өмгөөлөгч хайгаал тэгэл нэг эхнэр нэг өмгөөлөгч хайгаад авчдаг ч гэдэм юм. Ингээд явж байгаад бас нэг том хэрэг хийчлээ гэж бодъё л та. Одоо машин мөргөлдөх юм бол машин мөргөлдчихлөө. Энэ чинь захиргааны хуулинд л хамаарагдаж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Нэг нь захиргааны эрх зүй, нэг нь гэр бүлийн эрх зүй болоод ирж байгаа. Өөр эрүүгийн эрх зүйч бас болж шүү дээ. Эрүүгийн асуудал бүс болж. Яг тэгэхээр л за таньдаг өмгөөлөгч юу вэ? Таньдаг шүүгч прокурор юу вэ? Нэг мэддэг хууль нь хаана нэлээ гэд эхэлдэг. Тэгэхээр энэ хуулийн яг энэ хууль эрх зүйн байдалд яаж хэрэглэх вэ? За саяны нөгөө эйжент гэдэг ойлголт байгаа байхгүй юу? Эйжент гэдэг нь болохоор хэмэл оюун ухааны одоо програм ихтэй хүн шиг ажилладаг. Хүний хийдэг үйлдэлийг бас тухай тодорхой хэмжээнд хийдэг юм програмууд гарч ирж байгаа. Тэр хуулийн одоо бидний хийсэн бас тийм систем байгаа. Бас өөр газрууд хийсэн бас системүүд байгаа гэж бодож байна. Тэн дээр яах юм гэх юм бол маш бага хүртгөөр, бага зардлаар тий одоо гарч байгаа асуудлаа асуухад одоо юу гэдэг ичнээн сая дахин хүнээс хурцтайгаар Монгол улсын бүх хуулийн дотроос одоо тухайн хүний асуудлаас гарах гаргалгааг нь гаргаж өгөх боломж бол байгаа гэсэн. Тэгээ одоо хүртэл тэгж хариулж чадчих байгаа юм л да. Манай Монгол ер нь бол за яар. Тэгэхээр болохоор одоо юу гэдгийг одоо өмгөөлөгч тий хүснээс хэд дахин хямдхан учраас хүн бүрүүд хэрэглэх боломжийг бол боломжтой учраас одоо хүн болгон хуулийн мэдлэгтэй болох боломжтой л гэсэн. Хуулийн одоо асуудлаас гарах боломжийг л олгоно гэсэн. Гар утас нөртөл өмгөөлөгч болоо авчлаа гэсэн үг. Гар утсан шүүгч прокурор болоо авчлаа гэсэн үг. Яг шүүгчийг бол хийхгүй байх. Тэгээ бас ийм боломж байгаа гэсэн. Одоо та одоо юу гэдгийг одоо энэ хэрэгээр заргалдах юм бол ялах магадлал 95, ялагдах магадлал 95 гэдэг ч юм энэ эхнээс нь тодорхой болгоод өгч байгаа гэсэн. Тэгэхээр цаг заваа одоо хэмнэх нь байна шүү дээ. Чи шүүгчээс бусад бүх хуульчнэрийг ажилгүй болгочлаа шүү дээ. За яг хөө энэ нийгэм хямраад ирэхээр тэртээдэргүй аянда энэ хуулийг чангалаад нэмэргүй гэмт хэрэг нь гарч л таараа. Цаазын ялыг байсан ч гэмт хэрэг гарч л байдаг. Тийм биз? Цаазын ял байсан ч байгаагүй ч бас ингээл гарч ирж л байна л да. Өнөөдөр тийм болох зэрэг манай эрх зүйн төвшөнд манай ард түмний дундх одоо эргээ цаазын ялыг сэргээ мэргээ гэл саяник болсон аимшигтны хэрэгүүдээс болж цаазын ялыг сэргээ мэргээ гэл бөөн л юу болж эхэлж байна. Тэгэхээр энэ арай энэ хиймэл оюун ухаан чинь нэг цаазын ялыг сэргээчих юм бол цаадалчих юм шээс тээ. Тий арайч тийм байхгүй хаа. Гэтэ арайч тийм байхгүй байх л да. Тэгэхээр энэ хуулийн талаар ер нь маш их тийм зөвлөгөө өгсөн одоо жанжин чугмаа барьсан програмтай болж таарч ин гэсэн үг. Тийм гэсэн үг. За тэгвэл одоо бас нэг юм ядаргаатай нэг манай нийт ард түмэн бүр
Монгол даяараа нэг асуудаг нэг асуулт байд юм л да. Авилгыг улс төрийн хэмжээнд яаж бууруулах вэ биш шүү. Ор тас байхгүй болох вэ. Бүгд авилгачлаад шүү дээ. Би гараад ирэх юм бол өстой авилга авахчгүй. Ард түмнээ шууд жаргаана гэл. Орлоо саарл ордон дотор орлоо. Өөрөө авилгач болцсон тууждаг. Систем нь хүнийг бас тэгж эвдээд байдаг байх л да. Бидүүсийн систем дэр. За тэгэхээр юм байна. Авилгыг улс төрийн хэмжээнд яаж байлуулах юм бэ? За тэгэхээр нөгөө авилга хаана байна гэхээр хүн байгаа газар. Хүн ямар нэгэн том шийдвэрийг гаргах боломжтой эрх мэдэлтээр очисон үед бол авилга гардыг болоо гэж бодож байна. Тийм. Тэгэхээр одоо нөгөө химэл оюун ухаан бол нэг процессын програмчлал гэж байгаа байхгүй. Энэ одоо бүх хүмүүсийн хийж байгаа ажлыг энэ процессын зураад тэгээд аль аль шатанда одоо юу гэдэг энэ бичиг баримт энэ асуудлууд гацаад байна гэдгийг одоо харах боломжтой гэсэн үг. Энэ хянах боломжтой гэсэн үг. Одоо жишээ нь их юм бол одоо түрүү прокурор гэж штэ. Энэ прокурор төр байгаа одоо асуудал нь хэдэн хүн шийдэгдэж байна. Хэдэн хүн эсвэгдэж шийдэгддэг ч юм уу те. Одоо магадгүй нөгөө нэг гомдол гаргадаг штэ. Гомдол одоо төр төвчнгууд энэ гомдол нэг хаана яваад байгаа юм. Тэгээ энэ гомдлуудыг хацаагаад байгаа хүн хаана байгаа даа гэдэг нь одоо бүр скин дээр бүгдийг харах боломж бол байгаа байхгүй. Ийм системүүд бол Японд бид нар бас хийж исэн бас яг энэ туршлагал байгаа гэсэн үг. Яг энэнийхэн дагуу одоо төрийн бүх системийн процессыг зураад тэрний хяналтыг одоо бүрийн хийчих юм бол одоо тэр хяналт нь ард түмэнд бүгдэнд хүн болгоно нээлттэй байх юм бол саяны авилгал гэдэг асуудал нэлээд шийдэгдэх юм болов гэж бодож байна. Нэлээд шийдэгдэх байна. Авилга гэдэг чинь нэрнэгээл ерөөсө танил талаараа л тийм гэсэн. ярьчихж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр шийдвэр гаргаад байгаа хүмүүс яагаад хацаагаад байгаа гэдэг шалтгаан нь бол шууд харагдана гэсэн. Одоо энэ хуулийн одоо нэг хугацаанууд байдаг шүү дээ. Энэ асуудлыг хэдэн хоног гэж байдаг үлээ. Янз бүрийн хоногуд байгаа. Яг сайн бол мэдэхгүй байна. Тэр хоногийнхт хоногдоо энэ асуудлыг шийддэг хүн юм уу? Хуулийн хугацаанд шийдэж чадахгүй хичнээн асуудлыг өнгөрөөж ийн гэдэг хүн болгон дээр статистик нь гараад ирж байна. Тухайн хүн ажлыг хийж ийн хийхгүй байна уу гэдэг асуудал бүгд ард түмний нүдэн дээр харагдах боломж л байгаа гэсэн. Бүгдийг гаргаад ирнэ гэсэн үг. За чи чинь авилгыг байхгүй болгочлаа шүү. За тэгэхээр ийм байна. Энэ болгоныг энэ бүхнийг Монгол улстай хэрэгжүүлэхэд одоо яг юу хэрэгтэй байгаа юм бэ? Мөн яах ёстой юм бэ? Тий би нөгөө нэг бодлого гэж ярьжсэн тий. Тэрлүүгээл бас хариулах гал байна л да. Тэг. Одоо юу гэдэг эхнээсээ зөв бодлоготой. Одоо юу гэдэг одоо байгаа системээ сүрээрэн засъя гэдэг зоригтой. Тэгээ дээрэс нь инженерүүдээ сайн дэмжиж их юм бол одоо инженерүүд бас сайн чадвартай инженерүүд Монголд нэлээд байна. Тэр энэ инженерүүдэд дэмжиж их юм бол саний системийг үл хийх боломжтой. Бүрэн боломжтой. Тэгэхээр ийм байгаа юм. Төрөний асуусан. Чи нэг эрүүл мэндийн салбар гэж би асуулаа. Эмч нар эрүүл мэндийн хүмүүс бас энэ IAT чинь чамтай хамтарч тусалж ийж хамтдаа нэг crew тийм ээ баг болж ийж энэ ярд гарна шүү дээ. Тэрнээс биш яриад энэ чинь одоо хийхгүй гэсэн үг шүү дээ. Тийм байна. Тэгэхээр нөгөө яг заавал яг нэг хүн тодорхой хүн байх алгүй. Энд бол маш олон инженерүүд нийлээд саяны одоо бодлого гаргадаг хүмүүс нийлээд одоо яг эрүүл мэндийн ажилтнууд нийлээд одоо хотод хэд интерьер дизайнерууд нь яах юм? Хот төлөвлөгч нар нь яах юм? Гэр хорооллыг одоо бууруулах гэж байгаа хүмүүс нь яах юм? Одоо энэ инженерүүд энэ ажлыг хийн шүү дээ. Тийм. Инженерүүд энэ ажлыг хийж байгаа. Тэгэхээр инженерүүд нь бүр чамтай хамтрах нь шүү дээ. Чинь хүүхдүүд гэх юм бол яах юм? Эцэг эхчүүд нь бас хамтрана гэсэн үг. Хууль гэвэл эрх зүйч нар чамтай хамтарч ээж энэ болгоныг бүтээн. За авилга гэх юм бол улс төрч нар хамтрахгүй байхаа. Хамтруу сайн л байна тийм ээ. За ер нь ийм юм байна. Чамаас асуугаад байвал цог ирднэ. Зөндөө юм асуух гээд байна. Тиймээс хоёлаа тэгээд төр зүр одоо ингээд өндөрлөөд тэгээд дараагийнхаа нэвтрүүлгээр өшөө цаашаа дэлгэрүүлж ярьцгаая. За ойлголоо баярлалаа. За эрхэм хүнд үзэгчдээ та бүгдийг тухлан сууж таалан сойрхсон их баярлалаа. Өнөөдрийн манай энэ удаагийн дугаарын оролцогчоо цог эрдэнэ байлаа. Баяртай үзэгчдээ.